Бацханаа та бүхэнд өдрийн мэндийг хүргээд бидний удаагийн ярилцлагаараа сургууль суурилсан менежментийг тодруулан ярилцах болно. Тэр тусмаа бодит үйл ажиллагаан дээр хэрхэн хэрэгжүүлж үр дүнд хүрсэн талаар ярилцах болно. За энэ удаагийн ярилцлагад шинэ нэрийн сургуулийн захирал Амар Төвшин оролцож байна. Ярилцлагыг Багшийн мэргэжил дэвшүүлэх институтын арга зүйч Отгон Туяа бий чиглүүлэх болно. За тэгэхээр хоёулаа ярилцлага танаас сургуулийн үйл ерөнхий зорилгын талаар тодруулаад ярих уу? Зорилготой хүрэхийн тулд зорилтууд тэгээд үйл ажиллагаануудаа та ерөнхийд нэг танилцуулах уу? Энэ сургууль юу хийх юм бэ гэхээр үндсэн үйл ажиллагаанууд суралцах хуулийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энийг хамгийн сайн хийдэг сургууль бол хамгийн сайн сургалттай сургууль гэсэн үг. Тэгэхээр энэ үйл ажиллагаа хийхдээ хичээлээр дамжуулж нэг хэсгийг хийж байна. Үүнээс гадна хичээлээс гадна өгөхгүй байгаа чадваруудыг бий болгох зорилгоор хичээлээс гадна үйл ажиллагаагаар дамжуулж бас хийж байгаа. Энэ хоёроо үр дүнтэй ослуулсан сургууль хамгийн сайн хөгжиж байгаа. За манайх бол төрийн өмчтэй ослуулсан сургууль. Тэгэхээр бид хичээлээр дамжуулж Монголын бос сургуультайгаа адилхан хүүхдүүд сургах үйлийг хийхээс гадна хичээлээс гадна бусад үйл ажиллагааг яаж зохион байгуулах илүү үр дүнтэй байх вэ гэдэг дээр олон улсын болон үндэснийхээ туршлагуудыг нийлүүлж байгаа гэж байна. Тэгэхээр сургууль суурилсан менежмент гэдгийг бий болгохдоо сургууль нь өөрөө энэ суралцгуудыг хамгийн үр дүнтэй менежмент хийх арга боломж гэж ойлгож байгаа. Ер нь манай Монгол улсын улсын сургуулиуд ингээд аваад үзэх юм бол 728 орчим сургууль байхад хөдөө орон нутгийн сургуулиуд маань хүүхдийн тоо 100 байгаа. Тэгэхээр энэ бол биднээс нэгтэй давуу тал гэсэн. Өөрөлдөл үдээс өмнө хичээлээ явуучаад үдээс хойш хичээлээ баттгах гэдэг сургуулийн хөтөлбөрт байгаа нэг чадвар олох хэсгийг зохион байгуулад ингээд хичээлээс гадна үйл ажиллагаа болгоод хичээлээ дэмжиж өгөх юм бол нэгдүгээр хүүхд хамаагүй сонирхолтой болно. Хоёрдугаарт нь чадварыг илүү эзэмшнэ. Зүгээр ер нь амьдрал дээр биднес мэдлэгээсээ илүү чадвараа илүү хэрэгэлдэг. Та он сурдаг хүмүүс сайн явж гин юм уу явж байгааг маргалдаад байна шүү дээ. Яг таны мэдих талбартаа мундаг байсан ч гэсэн үйлдэж хийхийг зааж өгөхгүй өхмө төрөг шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ ялангуяа хичээлээс гадна үйл ажиллагааг сургуулиуд илүү сайн цаашаа зохион байгуулдаг байгаасаа гэж бодоод байгаа. Энэ төслийн хүрээнд бас энэ сургууль суурилсан менежмент төслийн хүрээнд энэ талаас нь хичээл зааж байгаа. Тэгэхээр миний тодруулах сонирхож байгаа зүйл бол сургуулиуд бол маш олон талт ажил хийх шаардлага тулгардаг. Тэгээд сургуулиуд тэр олон талт үйл ажиллагаануудынхаа уялдаа холбоог хэрхэн яаж хангаж болох вэ? Энэ талаар та нэг жишээчлээд тодруулаад яриад байгаа. За энэ бүх хүүхдтэй хүртээмжтэй хичээлээс гадна үйл ажиллагаа хүрэхэд зөвхөн хэдэн хүүхдэн сонгох хичээлчдэг биш. Бүх хүүхдтэй хүрэхийн тулд манайх бол жишээлбэл бүх багш нь 1-2 хөтөлбөр хичээлээс гадна үйл ажиллагаа зохион гэсэн. Бүтэн жилийн турш хэрэгжүүлэх 10 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд сонгох ёстой хичээж байгаа шүү дээ. Тэр цаг дээр хэрэгжүүлэх. Тэгэхдээ тэр нь зөвхөн давтлах биш. Ингээд өдөөс өмнө танхимаар эзэмшсэн мэдлэгээ өдөөс хойш амьдралд хэрэглэх тэр чадварыг нь хөгжүүлэх тийм дугуйлан, секц, клуб, үйл ажиллагаа хэлбэртэйгээр зохион. Жишээлбэл ороктын дугуйлан байна. Өдөөс өмнө пиццэг мэдээлэл зүй технологийн хичээлүүдээр эзэмшсэн чадвар мэдлэгээ ашиглаад өдөөс хойш ороктын дугуйланд ороод тэр ороктын их бие дизайныг огсрох ажил хийгээд тэрийг автоматжуулалт ашиглаад үйлдэл гүйцэтгэх юм чадамжтай болгоод явна. Тэгэхээр физикийн хичээлээ шалгалтыг эндээр болгож гисэн тэр өдөөс хойш хичээлээс гадна тэр ороктын дугуйланд сурснараа тэр чадвар болж ирэх юм. Нийгмийн хонд ялгаа авахгүй сэтгүүлчийн дугуйланд явах хүүхдүүд өдөөс өмнө Монгол хэл болон зохиолын хичээлээр бичиж найрлах чадвар эзэмшчихэд өдөөс хойш сэтгүүлчийн дугуйланд яваа сургуулийн пэйж хуудсыг ажилуулчихна тий сургуулийнхаа үйл ажиллагааг дотор нь хөрхөн суулжилсан янз бүрийн үйл ажиллагаа хийчихнэ мэдлэгээ батгах. За тэгэхээр бидний дараагийн сонирхох зүйл бол энэ хичээлээс гадуурх үйл ажиллагаан дээр хоёлоо бидний ярилцлага яаж хийх вэ гэхээр яг энэ менежментийн дөрвөн алхам байгаа тийм ээ. Менежментийн зэклийн дөрвөн алхам дээр хоёлоо арай жоохон тогтоод дөрвөлн дээр нь тус тусад нь
яриагаа өргөлөө чиглүүлэх гэж бодож байна. Тэгэхээр танай сургуулийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөлтөө одоо та бүхэн хэрхэн яаж хийдэг вэ? Төлөвлөлт хийхэд эцэг эхүүд болон сургуулийн зөвлөлийн оролцоо ямар байдаг вэ? Танай дүүрийн ч юм уу энэ орон нутгийн иргэдийн оролцоо ямар байдаг вэ? Энэ оролцооны талаас нь оролцооны зохис төвшин хэрхэн яаж хангасан талаасаа та арай жоохон дэлгэрүүлж ярих боломж байна уу? Одоо маш чухал асуулт байна. Биднес менежмент гэдэг зүйлийг ярьж байгаа одоо бүх зүйл маань дотор төрний менежментийн функц гэж нэрлэж байгаа. Төлөвлөөд, хэрэгжүүлээд, үнэлээд, сайжруулад ингэсэн тохиолдолд менежмент болно. Зөвхөн төлөвлөж хайчвал менежмент биш. Зөвхөн шалгаад яваад байх хөш төлөвлөлт нь ингээд оролцохгүй байгаад үнэлэлтээр оролцоод байх менежмент биш. Тэгэхээр энэ дөрвөлээ байж иж менежмент гэдэг ойлголт яригдана. Тэгэхээр одоо саяын багшаа хөгжүүлэгч байна уу, хөтөлбөрийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь бүгдийн иж бүрэн байж иж төлөвлөөд, хэрэгжүүлээд, үр дүнгийн үнэлж хэмжээд, боцод сайжруулад ингэсэн тохиолдолд энэ ч өөр менежмент болоод байгаа. Тэгэхээр сургуулийн одоо сургуулиур үйлчлэлийн нэг төв гэсэн англи цалин авч байгаа шүү дээ. Төрийн боловсон хэрэглэгч нь хийн. Эцэг эхчүүд. Хүүхдүүд бол бидний бүтээгдэхүүн. Тэгэхээр биднээс ингээ хэрэглэгчтэй оролцуулах хэрэгтэй. Эцэг хий. Яагаад тэгэхээр биднээс нь сурах гэдэг зүйл чинь нэг хэсэг нь бидний сургуультай сургаж байгаа, нэг хэсэг нь гэр бүл нийгмийн орчинд авч байгаа зүйл байхгүй. Тэгэхээр энэ сургууль гэр бүлээр чинь одоо хайлт нь ойлголцож ижил тийшээ юм ярьж иж тэр хүүхдэд хөгжинэ. Тэгэхээр энэ дэр эцэг эхийг сурагчдыг одоо бүгдийн эхнээсээ л төлөвлөлтөндөө ч оролцуулна, хэрэгжүүлэлтэндээ ч оролцуулна, үнэлэхэд ч оролцуулна. Тэгээд сайжруулахад ч оролцуулна. Нэг баг гэсэн үг байхгүй. Тэгээд энийг зүгээр яаж хийдэг вэ гэхээр манайх за 9 сард ингээд хичээл эхлээд ангийн эцэгхийн зүйл, сургалтын зүйл бүгд хоорондоо хоролдоод эцэг болон одоо манай анги болон сургууль тулгамдсан нэг асуудлыг нэрлэж бичдэг. Одоо миний бодлоор одоо энэ математикийн хичээлийг сайжруулмаар байна. Эсвэл хүүхдийн төлөвшлөлтөөр сайжруулмаар байна. Эсвэл гар утасны хэрэглэн дээр ингэмээр нэг тулгамдсаас нэрлэж бичиж байгаа. Нэр үе. За дараа нь энийг таны бодлоор яаж шийдмээр байгаа юм? Үйл үгээр алтны бичнэ. Хүүхдүүд бичих үү те? Хүүхдүүд чинь эцэг хүчнэ. За. Багш нар бас бичнэ. Бүгд адилхан. За ингээд 2 минут нэрлээд шийдэх асуудлыг бичнэ. Дараа нь хоорондоо ярилцаад энийг нийлүүлээд за би энэ асуудлыг тулгамдсан гэж үзсэн. Энийг шийднээр гэж байгаа гэдэг нь хоорондоо ярьсаад анги болон 3 асуудал тэрнийг шийдэх 3 шийдлийг ингээд нийлүүлээд биччихнэ. За ингээд бүх одоо 16 ангийн 3 асуудал чинь 48 асуудлыг 48 шийдэлтэй бичиж гаргангууд энэ бол эцгийн зөвлөлийн нөгөө ажил дотор доороос гарсан санд болоод байгаа ч аахгүй. Бодит амьдралаас урах. Төлөвлөхийн өмнө асуудлаа тодорхойлж өгсөн. Асуудлаа тодорхойлоод ойлголцож байгаа шийдлээ бас тодорхойлоод за ингээд эцгийн зөвлөлт төлөвлөлтөд орсон чиний хэрэгжилт тэгээ билсэн билээ эцгийн зөвлөл болсон. За сурагчдын зөвлөлийг саяхан шиг хийчихэнгууд сурагчдын 16 ангийн 3 48 ажилчин сурагчдын зөвлөлийн ажил болж байна. Анги болгоныхоос ороод. За ийм их байдлаар явчихна. Багш нарын хувьд нөхөр энийг багш болгон бичээ заах арга нэглээр нэгтгэж чинь. Тэгэхээр одоо математикийн заах арга нэглэрний хувьд нэгжлийг анхаарах бодлогын шийдэх юм учраас ингээд ийм шийдлүүд явчихна. Энэ бол жил жилийнхаараа явчихна. Нэг зүгээр том хэмжээний хараа нэг 3, 5, 10 жилийнхаар бол сургуулийн удирдлагууд ерөнхий том планаа төлөвлөлтөө хийн. Тэрэн дотор саяхан жилийнхаа орж ирж байгаа юм нийлүүлээд ингээд холбоо явчихна. Тэгэхээр энэ хичээлийн жил танай сургууль дээр одоо яг тодорхойлбол яг ямар хичээлээс гадуурхыг хэдэн үйл ажиллагаа явагдсан бэ? Эндээс та яг бага анги дээр ангийн хүүхдүүдээр яг онцлохоор нэг одоо жишээлбэл тий жишээчлээд нэг жишээ аваад дунд анги дээр нэг жишээ аваад ахлах анги дээр нэг жишээ аваад тэгээд арай жоохон дэлгэрүүлээ та тайлбарлах уу? Энэ хичээлийн жил чи их өрөм сонслогтой явна шүү дээ. Ер нь бол 3-1 нь тагмаар яваад тэгэхээр би ингэж яг асууж байгаа нэг шалтгаан гэхээр одоо өөрөөр төлөвлөлтөө хийхдээ эрсдлийг тооцсон болов одоо ковид 19 онд гарлаа тэгэхээр эрсдлийг төлөвлөлт хэрхэн тооцсон бол тэгээд энэ одоо эрсдэлтэй нөхцөл байдалд танаа энэ хичээлээс гадуурх үйл ажиллагаа бидний нэлээд байгаа энэ үйл ажиллагаа маань хэрхэн явагдсан бол тий одоо төлөвлөсөн анхны одоо танхимаар хичээлжсэн үе одоо захимаар болсон хоёрын ялгаа цаг ямар гарсан бэ энэ талаар тодорхойлох хэрэгтэй. Бас сонирхолтой асуулт. Яг тэгэхээр бид нар энэ цаг хугацааны дараа ганцхан манай Монгол улс гэхгүй дэлхийд
Ер нь захимаар юу хийж болдгийг бас юу хийж болдгоо юм. Яг танхимаар явхад бас юу нэг сайн, юу нь бас гэдэг юм дүгнэн цэгнэх үе ирж байгаа. За хичээлийг бол захимаар явж болж байна. Манайх бол нэг ч хичээлийн тасалбаргүйгээр захимаар яг сургалтаа бол цагийн хураан болоод иргэний үнэснээс нэгэд явсан. Гэтэл хичээлээс гадуур үйл ажиллагаа чинь жишээлбэл уралдаан тэмцээн байна тийм ээ. Тэгэхээр нэг тийм хамтарч хийдэг нийгмийн үйлдэлүүд тэр зүүн юм оролцсон зүйлүүд чинь бас энэ дээр захимаар явах болохгүй. Тэгэхээр биднес бүх хөтөлбөр бол их төлөвлөж хэрэгжиж явж байхдаа цаашаа үргэлжлэх боломжтой хэсгийн нэртэйгээд бас захимдуу жоохон холбож болох хэсгийг бас үлдээгээд гих мэтээр явсан. Тэгэхээр би яг нэг захимдуу холбосон одоо хэсэг дээр та жишээчлээд жишээлбэл ийм үйл ажиллагааг хичээлээс гадуур үйл ажиллагаа захимаар бид нар ийм төвшөнд одоо бага хэмжээгээр ч гэсэн хамаагүй тийм одоо тодорхой хэмжээгээр оруулж өгч бас босон гэсэн ийм л одоо жишээ байна уу гэд хайж байна. Жишээлбэл бид нар ингэдгэлтэй одоо хөгжмийн хичээлээр манай сургууль өөрөө ямар төрхтэй хүүхдийг бий болгох гээд байгаагаа сургуулийн зорилго нь шинжилгээний академик мэдлэг чадвартай байна. Энэ яг л одоо дэлхийн шинжилгээний яаж заадгүй яаж хэмждэг тэр үзүүлэлтээр нь. Хоёрдугаар нь юу гэхээр нийгмийн чадамжтай байх хэрэгтэй. Энэ одоо нөгөө иргэний шинж байна шүү дээ. Ингээд хамтардаг харилцдаг одоо харилцаа хүлээдэг гэдэг нэг олон шинжийн чадамжтай байх хэрэгтэй. Гурав нь гооцоо мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэхээр гооцоо мэдрэмж гэдгийг хөгжүүлэх бол хичээлээс гадна энэ мэргэжлийн байгууллагатай хамтардаг байхгүй. Тэр хамтардаг ажлын нэгэн жишээ бол үндэсний урлаг, сонгодог урлаг, урлагийн соёлыг хүүхдүүдэд тийм таниулах лекц концерт хийдэг. Тэгээд тэр нь яг үхээр энэ театрын байгууллагын ирээд одоо за үндэсний урлаг бол ийм юм онцлогтой гэдгийг лекцэл жарингуудаа тэрийг яг хажууд нь тоглож үзүүлээд яг ингээд одоо та нар ингэж сонсвол ингэдэг ийм гэдэг ингээд нөгөө ингээд театрын соёлыг сонсохын тулд ингээд хүний нөгөө амьд дуу хоолойч мэддэг учраас сонгодог урлаг микрофон хэрэглэдэг. Тэгэхээр нөгөө тайзан дээр байгаа хүн сууж үзэгчийн дуу хоолой ижил татвартай сонсогддог учраас үзэж байгаа хүн ингээд чимээгөө суух хэрэгтэй ч гэдэг нь театрын соёл ингэж үргэлж гэдэг юм. Ингээд танилцуулж өгдөг юм сургалт энд хийдэг гэсэн баггүй. Тэгээ энэ жил бид энийг захимаар хийсэн. Өөрөөр хэлбэл энэ сайхан танилцуулгын захимаар хийгээд тоглолтыг нь тэнд бэлэн тоглолтын гэж юу гой сонсгоо. Тэгээд бол болж юм. Айлууд гэртээ сайхан сууж байгаа. Бид бас нэг гэртээ гой дутлаг орчин ус гэрээ ч гэдэг юм. Дээр нь манай сургуулийн төгсөгчд одоо амжилттай явж байгаа төгсөгчд жилээ болон алумны толк гэж хэлдэг байхгүй. Одоо ингээд дүүнээс та яаж амжилттай сурдгийг, яаж гадаадын болон дотоодын хальтын сургууль аплайд гэдгийг, тэтгэлийг яаж хөөцөлдгийг ингээд бүхэл юм чиглэлээр энийг биднес онлайнаар хийсэн, маш амжилттай болсон. За сэтгэл зүйн одоо зөвлөгөө сургалтын ингээд болсон. Тэгэхээр эндээс зүгээр биднес төлөвлөсөн зүйлээ ер нь бол ингээд захимаар хийж болох зүйлийг бол цаашдаа захимаар хийгээ явуул зардал хэмнэж байгаа. Захим өөрөө өгөхөр цаг хугацааны болон орон зайн хамаарлыг шийдэж байгаа учраас цаг хугацааны үед чинь хэдэн ч удаа үзэж болж байгаа. Одоо би сонгодог урлын лекц концертыг бол хуучин энд нэг удаа ингээд амдаар үзээд болчдөг гэсэн бол одоо бол тэр чинь хэдэн ч удаа дахиж хөө үзээд болоод байгаа байхгүй. Тэгэхээр ингээд цаашдаа биднес хичээлээс гадуур үйл ажиллагаагаа харж байгаа төлөвлөлтөө захимаар явж болж байгаа бол ингээд зардал орлох хэмнээд ингээд захимаар хийгээд ингээд болохгүй югаар хийгээд захимаараа хийгээд ингээд хослоо явуулаа маань. За битэр ярианы одоо гэсэн менежментийн үндсэн дөрвөн одоо алхмынхаа эхний хэсэгт л яваад байна. Тэгэхээр энэ төлөвлөлтийн алхам дээр хойлоо явж байна. За тэгэхээр энэ төлөвлөлтийг хийхдээ төсөвлөлтийг одоо давхар яаж шийдсэн болов тусгасан байдаг. Энэ талаар бас сонирхол татчихсан тань төсөвлөлтийн талаар мэдээлэх боломж байна уу гэх юм. Яг юу л та одоо манай төсвийн нөхцөл байдал нь манай Монгол зүгээр миний бодлоо сургуулийн засаглал нь өөрөө жоохон таар. Яг тэр төсөв бол ингээд цаанаас ингэж зарцуулах хэрэгтэй гэдэг заалттай. Би даа шийдэх нөхцөлд нь бага гэхдээ байгаа юм. Бас тэрэн дээр өөр ашигтай манай үйл болно. Тэгэхээр төсвийнхаа юмыг харж агаад нөгөө төлөвлөж байгаа зүйлийнхаа санхүүгийн урд дагаврыг бас дийлхүүц хэмжээний төлөвлөхийг зөвлөдөг юм. Та бол маш чухал юм асуудал. Тэгэхгүй ингээд амар том төлөвчдөг маш их мөнгө авахаар дийлэхгүй байхгүй. Тэгэхээр тэрийг бүтээхийн тулд биднес чинь маш олон арга хэрэглэнэ. Одоо ингээд ном уншихтай холбоотой номын сангийн үйлчлэгийг сайжруулж хүүхдийн унших чадрыг хөгжүүлэх төлөвлөлт байлаа чинь тэнд номын санд байгаа сонирхолтой номууд хэрвээ байхгүй бол яг үгээр номын хандиваа юм өрнөл ноёнлог хүмүүсийг номын өрнө
манай сургууль бол энэ хэвлийн газруудтай гэрээ хийгээд хүүхдээ чиглэж авч байгаа номуудаас нэг бэлэн даваа дээр нэг худалдаж авах гэх юм ингээд багасаа гэгэн тэр ингээд төсөвтөө бас холбож санхүүтэй холбож сэтгэхийг хийж байгаа ажлынхаа онцлогоос хамаарч сэтгэж байна. За харин энэ дээр би болохоор Японы нэг жишээ бас өөрөө нэг төр харсан юм л да. Тэр Японы тэр сургууль бас хичээлээс гадуурх үйл ажиллагаагаараа хүүхдүүд сурагчийн компани гэдэг үүсгэсэн. Төлөвлөлтөө хийхдээ эцэг эх тэгээд орон нутгийн одоо иргэдийг маш сайн оролцуулснаар тэр төсөвлөлтөд нь бас өөр гүйцэтгэсэн байсан. Тэгээд тэр яасан гэхээр 4 удаа тэр сурагчийн компани маань өөрсдөө ингээ бүтээгдэхүүн давуу мавгаар ямар янз бүр ингээ уурлал сонирхлынхаа дагуу хүүхдүүд бүтээгдэхүүн гаргадаг юм. Тэгээд тэр бүтээгдэхүүний орон нутгийнхаа одоо хугацаа тохирцсон төлөвлөлтөн дээр хугацаа тохирцсон. Тэр хугацаанд тэр орон нут үзэсгэлэн гаргадаг. Тэр үзэсгэлэн гаргахад тэр орон нутгийн тухайн дүүргийн иргэд эцэг эхчүүд нь тэндээс судалгаа авалт хийгээд тэгээд тэр нь одоо цааш нь өргөжлүүлээд төсвийг нь бүрдүүлээд ингээ явах ийм шийдлийг бас гаргасан байлаа. Тэгэхээр энэ төлөвлөлтөнд давхар төсвөлтийг тусгах тэр оролцоон цуглах энэ асуудал бас чухал юм байна гэж харсан. За одоо бид хоёрын ажил болохоор одоо менежментийн цикл яваад одоо хоёр дахь алхам буюу гүйцэтгэл дээр одоо гүйцэтгэлийн явцын одоо үнэлгээ тэг гүйцэтгэлийн эцсийн үнэлгээ гүйцэтгэлийн шатны дээр та жоохон тогтож тодорхой нэг багшийн одоо хөгжүүлж байгаа тэр үйл ажиллагаан дээр тэмээгчлээс гадуур үйл ажиллагаан дээр жишээчлээд боломж байна. Манайх боловсролын тогтолцоо 10 жил байж байгаа 11-12 жил биш шийдтээ дэлхийн улс орнуудын тогтолцооны дижитал боллоо. Хөтөлбөрөөр дамжуулаад хүүхдэд өгж байгаа чадамжийн тань мэдэх үйлдэлээс гадна ингээд хийж гүйцэтгэх тийм чадвар гэж байна даа. Ер нь бол чадвар гэдэг зүйлийг чинь дандаа үйлдэх замаар нэг төлхөө хийсэн юм шиг. Усан сэлж чаддаг болгоог нэг ном уншаад байхаас тийм усан доторл ихэнхийг хийж таарна та. Тэгэхээр энэ талынхаа үйл ажиллагааг чадрыг олгоход үйлдвэрлэх замаар хийхдээ ер нь сургуулийн оролцогчдын ихэнхийг татна гэсэн. Одоо эцэгчүүд бас нэлээд оролцоолно тийм. Жишээлбэл биднес саяхан хэлсэн нэмэлт хөтөлбөрүүд хичээлээс гадуур үйл ажиллагаа багш болгон нэгээс хоёрыг зохиочоод тэрний хаяа брошюр болгоод эцэгчүүд тараачна. Сургуулийн коридорууд дүүрэн хатчихна. Дээр нь одоо эцэг сурагчдын нэг цахим группээр байрлал чинь. Тэгэхээр ингээд эцэгчүүд хүмүүс үзээ за хүүхдээ энд нь яваад тийг юм бэ гэдэг гэрүүдээр хүрээнд яриад багштайгаа тодруулсан. Нэг хагасаа өдөр одоо ирнэ. Тэгээ уулзаа ингээд тодруулж асууж байгаа ороотын дугуулантаа хуу сагсан бөмбөгтэй хөлбөмбөгтэй хуу гэдэг юмас сонгоод ингээд бүртгүүлнэ. Тэгэхээр өдөөс нь багш нар хичээл заачаа өдөөс хойш нэмэлт хөтөлбөрт хүүхдүүдэд хичээлүүд нь хүүхдүүд өдөөс нь хичээлдээс хойш өдөөс хойш нэмэлт хөтөлбөртэй. Ингээд бүгд энэ бол хичээл гэж үзээд ингээд явна. За энэнийхээ үр дүнгээ бол ингээд яг хичээлийн цаг шиг явах учраас хэрэгжилтэй биднес ингээд бассан гэж үзнэ. Ингээд ер нь гэхдээ энэ өдөөс хойш хичээлээс гадуур хуулж хүүхдээ гомдлох дуртай. Яг дандаа хичээл хийжсэнээс ингээд бас энэ арай дуртай юм ахийн. Тэгээд нөгөө сонирхлын бүлгээр орчин юм чинь. Тэгээд бид нар зөвхөн багш нар юу сэтгэх хэрэгтэй вэ гэхээр таны зааж байгаа хичээл чинь яг амьдрал дээр буул яаж хэрэглэх юм бэ гэдгийг жоохон төсөөлж бодох хэрэгтэй. Бид нар чинь онол талаас явсаргаал ингээд заагаад байгаа байхгүй. Тэрнийг энгийн яаж хэрэглэе болох юм. Тэгээд дээр нь одоо сургуулийн онцлогтой, орон нутгийн онцлогтой хөтөлбөр гэсэн ойлголт байна тий. Одоо ялангуяа гадны сургуулиуд байдаг. Тэгэхээр өөрийнхөө онцлог тохируулаад биднес нэмэлт хөтөлбөр хийх замаар тэр нэг чадвар юм хүмүүс хөгжүүлж болно то одоо энэ сэлэнгийн бүсийн одоо орчин газар тариалангийн бүс нутагт хичээлээс гадуур үйл ажиллагаанд энэтэйгээ жоох уялдаад хүүхдүүдийн чадварыг сайжруулад энэ говийн бүс дуулуурхаатай бүсүүд байж байгаа бол яг инженер технологийн сайжруулах чинь ингээ баг олбоо гэж бохгүй. Одоо математикийн хичээлээр чинь эдийн засгийн ашиг орлогын тооцоогч хэлж болно шүү дээ. Хүүхдүүдээр. Тэгэхээр яг үүндээ хүүхдүүд маш сайн сэтгэдэг юм билээ. Ер нь одоогийн хүүхдүүд бараг бизнес эдийн засгийн нэг зөв тайлбар заадаг бол ер нь ихэнх тохиолдолд орлоготой болж байна. Хоёрдугаар сургууль дээр биднээс шийдэх юм чинь зүгээр 3-1 эрх мэдээ шилжүүлэхэд баг хийж байгаа юм байна. Одоо манай сургуулийн зөвлөгч чинь энэ хүүхдүүдийн шинэ жил мэлиад зохион байгуулахын ингээл сургуулийн үйл ажиллагааг ихэнгийн өмнөдүүд харилцаж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрийнхөө бүтцээр дамжуулаад шинэ жилийг яаж хийвэл гоё юу? Тэ хэнийг өөрөж авчрах гоё юу? Тэ яг ямар хөтөлбөр явуулах гоё юу гэж хоорондоо ярих гэж биднес тэрийг харж байгаа л аюулгүй байдлууд нь бусдын дээр дэмжиж өгчөөр хамаагүй амар явчих жоох байхгүй.
эцэгхэн зөвлөсөн сайх шиг эрх мэдлээ шилжүүлэх хэрэгтэй. Бид нар яг хөө нийтлэгний зүйл нөхөр бүх эрх мэдлийг сургууль өөр дээр ингэж хариуцах гэдэг. Ингээл шинэ жилгөө нийгмийн ажилд хариуцчих. Нийгмийн ажилтны бүгдийг санаалж чинь. Тэгэхээр нөгөө төрийн шиг за нийгмийн ажилтны сургууль ерөнхий удирдлагаар хангах гэсэн энийг сурчлын зүйл эцгийн зүйл ирэхэд одоо хүүхдүүд олцох гэж байгаа нөгөө сурчлын зөвлөлтөө хариуцж гин. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэдэг төлөвлөлтөндөө санал болгоныг аваад гоё оролцуулчих. Зохион байгуулалтанд анги болгоны хүүхдүүдэд оролцуулчих. Тэгээ сайн муу болсон сэтгэл хангамжийнхаа үнэлгээ судалгаа авдаг юм дээр бас оролцуулчих. Ингээд ирэхээр нөгөө хүүхдийн ажлыг хүүхдний хариуцаад эцгийн ажлыг эцгийн хариуцаад эцгийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэгвэл тэрийг эцгийн зүйл хариуцсан шүү дээ. Сургууль заавал ингээд бид нэрийн бошол шүүхэх зохион байгуулахын нэг хүсвч яг одоо хэдэн баг оролцуулах ямар тэмцээн хийвэл эцэгчүүд капитал байгаа юм ямар хугацаа өдөрт хийвэл эцгийн ажил ачаал нэгтгэх юм байна. Гэтэл нөгөө хэнийг оролцуулж юм тэрнийг нөгөө төлөвлөлтөнд нь оролцуулаад хэрэгжүүлэлтэнд нь оролцуулаад гэхээр хамаагүй өөр үнэтэй. Тэгэхээр энэ танай энэ хичээлээс гадуурх үйл ажиллагааг одоо яг хэрэгжүүлж байгаа багш нарын хөгжлөд нь бол маш их нөлөө үзүүлдэг байх тий. Энэ хөтөлбөрийн хөгжүүлэлт нь багшийн хөгжилд нөлөөлдөг. Тэгээ багш өөрөө энэ бол маш өөрөө сонирхоод асуудал гээд үзээд орсон учраас багшийн өөрөө бас маш сонирхолтой байдаг байх гэж би таагаад байна. Тэгээ миний өмнөөс хойш танаас хүсэж байгаа болохоор бага ангид яг бидний тухайлбал яг ийм одоо хичээлээс гадуур үйл ажиллагаа байна гэдэг жишээчлээ таяг нэрлээд өгвөл одоо босоо сонсож байгаа сургуулийн удирдлагууд маань бас ойлгомжтой төхөн байх болов. Дунд анги дээр яг ийм одоо үйл ажиллагаа яваад байна. Энэ нь багшийн хөгжилдөө ингэж нөлөөлдөг. Эцэгийнх ингэж оролцдог. Тэг хүүхдүүд ингэж одоо эндээ бас давхар хөгжөөд байна гэдэг талаас нь та жишээчлээд яг үйл ажиллагаанаас одоо ингээд энэ хичээллэх нийт одоо бүх төслүүд ингээд энэ дээр бичсэн байна. Тэгэхээр нэг жишээ ингээд картон медиа клуб гэж байна. Энэ яг үхээр энэ клубын нөхдүүд одоо энэ клубд орох гэж хүмүүс нэгдүгээр сонирхолтой байх хэрэгтэй. Хоёрдугаар бүтээлч байх хэрэгтэй. Гуравдугаар нь цаг өргөх байх хэрэгтэй. Дөрөвдүгээр нь харилцах байх хэрэгтэй. За ийм хүн бүлэнд орж бол. Тэгэхээр энэ шаардлага байна тийм. Чадвар гэдэг чинь дээр өгөхөөр энэ програм хангамжийг ингээд сонгох хэрэгтэй. Мэдээлэл цуглуулад боловсруулах чаддаг байх хэрэгтэй. Тэгээд бүтээлчээр сэтгэдэг багаар ажилладаг, мэдээлэл хаваалцдаг байх хэрэгтэй. За ингэсэн хүүхдүүд юу хийх юм бэ гэхээр энэ жижиг ийм картон медиа тийм видео штокууд тийм ирээдүйн программистууд урлаг уран сайхны чиглэлийн IT-ийн болон чадамжуудын суурийг өгч байгаа. Тэгээ энэ бүр ингээд бас кино төсөл байна. Эндээ төсөл. Кино хин. Нэг хэсгийн зохиолч чинь нэг хэсгийн тоглоом. Тэгээ нөгөө хэн зургийг аваад монтажлна. Тэгэхээр энэ бол хүний нөгөө хөгжим урлаг голон хичээлэр гэж байгаа уран сайхны чадамжуудыг хийсвэрлэх гэж байгаа. Хоёрд IT-ийн чадамжуудыг яг амьдралын хэрэглээнд болгож гоё их чадамжуудыг өгч байгаа. Энд чинь ойр зүрийн жижиг хэлхий тангийн танилцуулга энтергээд ингээ хийн. За мэдээж одоо ингээд техник хангамж асуудал байна тийм. Тэгэхээр энгийн нөхцөл ашиглаж байна. За сургууль ганц камера тэрийг хаяан авах ихэнхийн хөргийг гар утасны цараа авах компьютер дээр энгийн програмууд ашиглах юм гэдэг. Тэгэхээр бид нар хичээлийг яаж илүү гоё одоогийн амьдралын нөхцөлтөөр уялдуулж сонирхолтойгоор хийх үү гэдэг форматыг л агшрал сэтгэх байхгүй. Тэгэхээр хүүхдүүд энэ сонирхолтой юм дээр яаж сонгоод хуваагдаж авах уу ачааллаа. Өөрөөхөө ингэж хуваагдаж авах уу. Тэр багшийг хөгжүүлэх, сурагчийг хөгжүүлэх гэдэг бол тусгай нэг тийм онол зааж хөгжөхөөс илүүтэй хийдэг юм илүү сайн хийдэг болохоор би хөгжих гэж боддог манай сургууль. Тэгэхээр та хийдэг ажлаа илүү сайн хийдэг бол нэг бол мэдээж мэдлэг чадвар хөгжүүлэхээс гадна хүүхдүүдийг сонирхолтой болгох. Хүүхдийг сонирхолтой ингээд хичээлдэг болтой болгож байгаа багш бол хөгжиж ил гэсэн юм илүү сайн. Энэ дээр бас эцэгхийг оролцуулна. Нөгөө саяхан хичээлээ шийдвэрлэхэд ингээд сурагчтай ярьж байгаа хийж болно. Гэхдээ зориг биднээс эцэг эхчүүд танилцуулаад эцэг их нэрж хамтарч ярилцж сонголт хийх юм гэж байна. Энэ цаад болохоор боловсролд нөгөө юу зааж байгаа, яаж байгаа оролцоогоо нэмэгдүүлээд хариуцлагаас өөрүүлж байгаа. Яг тэгэхээр ингээд зүгээр амьдрал дээр яг хошин талаас нь ярих юм бол хүүхдээ ингээд мундаг болгох чигээр шатрын дугуйд явуулж чигээд яаж аав. Эсвэл одоо тэгээд энэ лаг хичээлийн талын юм явуулчих гэдэг. Хүүхэд нь хөлөн бүс сонирхоод тийм яг санаа. Ингээд ирээл яхаар хүүхэд нь хөлөн бүт авчих гэдэг ээж нь шатрт явуулчих гэдэг аав нь ингээд бүр гэдэг юм аа шүү дээ. Тэгэхээр бид нар нөхөд 6-аас 8 гаруй манах паранд байдаг. Хамгийн бодлон зураг байна. Тэгэхээр 6-аас 8 гаруй гэдэг дуртай хөлөн бүхтэй дуртай юм дээр өөрөө олж байгаа. Тийм. За 9-өөс дээш хичээлээ сонгоод ирээдүйн мэргэжлүүгээ чиглэлээ жоохон интервью явуулж байгаа үед чи тэр орогт нэ шатрын нэ жоох хичээл тохиолдол. Дороо бол дандаа тэр
нийгмийн хөтөлбөрүүдэд төлхөө яваад хүнтэй хамтарч харилцаж сурдаг ингэ явж байгаа. Тэгэхээр багш болгон одоо би бас энэ өөрийнхөө нутгаар орон нэмдэмдээ сургасан намд заагаад бас хэрэгжсэн газруудыг харж ирсэн нутгаар хэрэгжүүлж байгаа, туршиж үзэж байгаа. Боломжтой юм билээ. Сумын сургууль гэдэг чинь багш болгон нэг хөтөлбөр хийчихэж байгаа. За тэр хөтөлбөрийн зарим нь болохоор нэг удаа хийчих, зарим нь бол ингээд 4 өдрийн турш хийх хөтөлбөр байна. Тэрийг хүн болгоноос зохиолгож авчаа сургуулийнхаа удирдлага дээр ярьж байгаа хооронд нь ингээд нийлүүлээд байхаар 4 өдрөлтөө хувааж тавиад ингээд тогтмол явах нь яваад ачаалаас хамаарал ингээд сургуулийн чинь багтаамж огтхгүй бол тэрний тал нь нэг удаа хийгээд тал нь тогтмол явахаар ачаалаа тохируулж хуваагаад тэгээ ингээд хийхээр хүүхдүүд хамаагүй танхим хичээлээс өөрөө хараад ирэхээр сонирхолтой болно. Хоёр сонгож орсон юм доохонд дуртагч ирнэ. Тэгээд чадсан юм ингээд гоё тайлан хэлбэрээр ч юм уу янз янзын байдлаар эцэг хөрөнд хүргээд ингээд эцэг хөрөө дан хичээл ингээд дүн үнгээ математик гэжснээс хүүхэд нь хөөрхөн хүүхдэн кино хийсэн эсвэл хөөрхөн нөгөө ороод юмд оролцоод тоглолцсон тэгээд тэр юмд нь чадамж нь ингээд хөөрхөн хөгжсөн тэрнээсээ кат авсан бол ээж авч дуртай болоод боловсролыг илүү ойлгож ирдэг хамтарч ирдэг энэс үүдээ зарим дэмждэг за манайд нэг юм илүү байж байгаа энийг ингээ хийчүүд яасан юм тэгвэл ингээд илүү оролцоо сайжирдаг. Би нэг дээрээ судалгаа уншижсэн. Ямар багш хамгийн сайн хөгждөг юм бэ? Ямар багш сургууль хамгийн сайн хөгждөг юм бэ гэж. Тэгээд байгаа практик сургуулиудаас судалгаа хийсэн байсан. Тэгэхэд үгээр хамгийн оролцоог сайн хангадаг сургууль хөгждөг. Тэгэхээр хот хөдөө байна хамаагүй. Одоо ингээ хөдөө орнот мундаг сургуулиуд байж байгаа тийм. Тэр яг хөр эцэг танаас олдсон, төр захиргааныхаа байгууллагаас олдсон, багштайгаа олгогдсон гэдэг бүгд оролцдог. Ингээд ирэхээр багш ямар багш хамгийн сайн хөгждөг юм бэ? Хийж байгаа ажлаа жоохон судалгаа хийгээ сайжруулж чаддаг багш. Судалчаад нэгсэндээ төлөвлөчөөд хэрэгжүүлчихэд үнэлээ үзчихлээ. Тэгээд тэрэн дээрээ сайн байгуул дараагийнхт нь сайжруулчихдаг. Ингээд тасралтгүй ингээд хөгжиж хөгждөг юм. Одоо тэгэхээр бид хоёрын ярьсан одоо менежментийн 4 циклийн маань сайжруулалт руу одоо чиглэж байна. За тэгэхээр одоо энэ хичээлээс гадуурхын үйл ажиллагааг сайжруулахад сая оролцогч талууд их чухал байна. Хамгийн сайн сургуулиуд оролцоотой гэдэг ядлаа хэлэн дээр санал нэгдэж байна. Тэгэхээр энэ сайжруулах процесст тийм ээ оролцогчдыг яаж одоо идэвхтэй оролцоог хангаж ажилладаг вэ? Тэр талаараа та энэ хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдэг энэ жишээнээрээ толгойлоод. Энэ ер нь хамгийн чухал гэсэн миний бодлоо. Төгсөн гэж байхгүй. Ямар нэг үйл ажиллагаа хийх гэдэг алдаж онох юм байна. Гэхдээ өгөхөр юугаар илүү гардаг сайжруулах гэсэн чинь хүмүүс илүү автнах юм. За тэгэхээр жишээлбэл эцгийн хурлыг авах. Бүх сургууль эцгийн хурл гэж байгаа. За манайх эцгийн хурлыг яадаг юм бэ гэхээр эцэгчүүд ойлгомжтой хөлнөөс улирал болгоны 2-7 хоног тийм шүү гэдгээ бол ингээд тогтмолжуулж байгаа. Ягаад бол тэр хүн баримж авч ажиллаа төлөвлөв. Улирал болгоны 2-7 хоногийн 1 гарагт 6-аас 8 гараг 5 гарагт 9-ээс ахлах юм. Ингээд байна. Тэгээ эцгийн хурл эренгүүт ингээд эцгийн хурлд оролцоод явахт нь юм нарийн хуудсан дээр өнөөдрийн эцгийн хурлаар өгсөн мэдээлэл нь танд хэр хэрэгтэй байсан бэ? Мэдээлэл толгойтой нэг асуулт. Хурлын зохион байгуулалттай холбоотой. Ингээд зарим нь доор ингээд нэгдсэн байдлаар хийчихэд нэгдсэн юм ярьчаа дараа нь ангир гоорно, зарим нь өртөөчилж явна, зарим нь газаарчилж явна. Янз янз олон хэлбэртэй хийдэг байхгүй. Тэгэхээр ингээд өнөөдрийн агуулгын хэр байсан бэ? Зохион байгуулалт нь хэр байсан бэ? Гэт хоёрын зүгээр ингээд нэг лакт скалаар сайн муу юу тавиад өнгөрөх чинь. Гуравт нь задгаа бичих санал. Энийг аваад өнөөдрийн хурлын эрдэсээс гадна энэ ингээ олонх нь агуулгын хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ зөв өнөөдөр агуулга хэрэггүй гэж үзсэн байна. Хоёрын зохион байгуулалтнаар таарч явж уулзж явсан чинь болсон гэж энэ болоо гэж. Ингээд энийг авчаад дараагийнхтар энийг сайжруулах гэж байна. Гурал болгон дээр. Тэгэхээр ер нь бол хийж байгаа бүх үйл ажиллагаанд саях шиг нөгөө үнэлгээ хийх гэж үзсэн тийм. Тэр үгийг л хичээлийнхэн үйл ажиллагаа нь дүн үнэлгээнээс гадна багшийн харилцаа хандлага сурагчтай эцэгхээс үнэлгээ авчдаг. Хатуу аргаас удаг багш гэж шүү дээ. Загасаар байна. Тэгэхээр орчин үеч юм бол ингээ аль болохоор эвтэй явах гэж байгаа шүү дээ. Сонирхолтой эвтэй. Заавал хүчилж ингээ дээр үдэл загнаад боддог байсан байж магадгүй зовчоод сургадаг байсан байж магадгүй. Одоо орчин үед чинь явахгүй шүү дээ. Тэгэхээр биднес тэр үеч ингээ өдрөлгөн хичээлийн хараас сууж явахгүй. Очос хэрэглэгчдийнх нь нөгөө саналыг авчдаг байхгүй. Тэгэхээр одоогоор бид зөв сургуулиуд одоо юу гэлөө хэрэгжүүлээсэй гэж боддог вэ гэхээр ер нь сайжрыг бол танай сургуулийн үйл ажиллагаа болгоно хинхэн оролцдог. Тэр хүмүүсээ яаж оролцуулаад ямаа төлөвлөх юм одоо сургуулийнхаа үйл ажиллагааг яаж хэрэгжүүлэх юм яаж буцааж тэгээ сайн муу гэдгийг үнэлэх юм. Тэгээ энэ дээрээ дараагийн сайжруулах боломжоо яаж үүсгэх юм гэдэг юм ал ойлголцчих юм бол цаашаа ингээд энэ аргачлалаар яваад гэлтэй. Тэгэхээр нөгөө үйл ажиллагаа болгондоо буцааж үнэлгээ хийх гэсэн эцгийн урал хийлээ үнэлгээ хийн.
Нэг юм томоохон үйл ажиллагаа бол энэ хэр чанартай сайн явсан даа үнэлгээ хийнэ. Гэхдээ хинээс үнэлгээ хийхээр хэрэгэлсэн хүнээс нь буцааж үнэлгээ хийнэ. Үнэлгээ бол тэгээд ер нь дахин сайжруулалт хийхэд л одоо гол үнэн их сурвалжийн л одоо тэр үнэлгээ болно шүү дээ, тийм ээ. Бид нар тийм үнэлгээнд дээр үнэлгээ яах гэж хийдэг юм бэ гэдэг дээр бас хүмүүс ойлголт зөрөөд байдаг. Үнэлгээ яг эцсийн үр дүнгээ хэмжсэн үнэлгээ байж болно. Гэхдээ их хвчлэн сургуулийн үйл ажиллагаанд бол сайжруулахын тулд юун дээр алдчихин, юун дээр онжин гэдгээ мэдж авах гэж хэлж байгаа. Ер нь бүх зүйл хоёр талтай сайн уу. Тэгээд сайжруулж юу хэлдэг юм бэ гэхээр сайн талаа хэсгэж муу талаа багасгах үйлдэл хэлдэг. Одоо хувьд ч гэсэн одоо жишээлбэл зам чанарын дэмэгээрээс энэгээр таарвал энэ муу чанараа жоохон багасгах замаар, сайнараа хэсгэх замаар л ахин шүү дээ. Тэр шиг үйл ажиллагаа чи энэ гэхин сул болцсон, энэ сайн болцсон бол энэ сайн дээр л гурлаад энэ муугаа багасгах юм бол сайжрах. Тэгээд тасралтгүй яг ийм циклд орсон байгууллагаа хүнд хөгжчихэд байхгүй. Тэгэхээр гол хол томоохон бүрийн үйл ажиллагаагаа заавал үнэлгээтэй хийнэ. Сайн бас юм. Тэгээд гол үйл ажиллагаа гэдэг дээр энэ сургуулиуд яг өөрийнхөө нөхцөл байдал бидний одоо сургууль өөрийнхөө яг бодит байгаа нөөц боломжн дээрээ толгуурлаад бид ямар үйл ажиллагаан дээрээ голлож аваад бусдыгаа тэрийг одоо салаа мөчрөөлгөж хөгжүүлэх гэдэг дээр одоо алдаа гаргадаг ч юм уу тий анзаардгүйгээс болоод бид нар маш их ажил төлөвлөж тий маш их ажил хийж тэгсэн мөртлөө үр дүн бага байна тий багш нар маш их дарамттай байна гэж хаасан тэр яг нөхцөл байдалтай толгуурлаад нөөц боломжтой толгуурлаад яг гол гэх нэг бариад авах тэр асуудал дээрээ төлөвлөж чадаагүйтэй холбоотой байж магадгүй гэж би тааж байна. Тэгээд энэ удаагийн ярилцлагад одоо та менежментийн одоо циклийн дөрвөн алхмыг одоо хэрхэн яаж үр дүнтэй тасралтгүй сайжруулж үйл ажиллагаан дээр тэр хичээлээс гадуурх үйл ажиллагаан дээр одоо хэрэглэж үр дүнд хүрсэн талаар хуваалцсанд одоо танд баярлалаа. Тэгэхээр сургууль сурсан менежментийг үр дүнтэй хэрэгжүүлсэн улс орнуудын тусгаас харахад оролцоо эцэг эхийн оролцоо, тухайн орон нутгийн иргэдийн оролцоо, сургуулийн зөвлөлийн оролцоонд бол маш их чухал одоо ач холбогдол өгсөн байдаг. Тийм учраас бид энэ удаагийн ярилцлагаа сургууль сурсан менежментийн одоо циклийг хэрэгжүүл, сургуулийн менежментийн циклийг хэрэгжүүлэхдээ оролцоо талаас нь илүү одоо тодорхойж та бүхэнд одоо ярилцлагыг хүргэлээ. Ингээд ярилцлагыг анхаарсан сонссон та бүхэн баярлалаа. Энэ хөө одоо ярилцлаганд оролцсон танд болон танай хамт олон ажлын өндөр амжилт хүсье.